За сайн байна уу та бүхэний сайхан үчимийн дүүргийн манай нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маань маш тийм онцлог хоёр зочин оролцож байгаа мэдээдээ таатай байна. Тэгээ сайхан болж өнгөрсөн жуудо бүхэн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 48 кг хэмжээнд алтан медаль авч их орныхоо төрийн тулдыг ижтүүлсэн бас бүхэн маань эрэгтэйчүүдийн 73 кг хэмжээнд хүрэл медалийн болжол ангаж хүрэл медаль авсан жодогийн эрэгтэй шгшөөгийн тамирчин анх цай нар маань ингээд өнөөдөр ярилцсан зочноор ирсэн байна. Бас бүхэн маань ихэд хэдэн настай вэ? Би одоо 24 настай. Аварга маань хаана төрсэн бэ? Би Хөвсгөл аймаг. Аль сум бэ? Мөрөн сум төрсэн. Аймгийн төв төсвөө. Яагаад гинт барилдаа гэж бодсон? Зүгээр ангийнхаа найзуудад тоглож явж байгаа л. Тоглож явж байгаа да. Танаа найзууд октод тэгж тоглож барилддаг гэсэн юм хоорондоо. Октод ш би дандаа банд нартай найзалдаг гэсэн. Дүү. Хөвсгөлд жодогийн секц байдаг. Тийм манай сургууль жудогийн секцэд. Анхны багшны ямар юм байсан бэ? Анхны багш даваад орж. Яг жудогийн яг юу нь гоё байсан анх? Анх уу тэгэл найз нөхдөйгөө ноцолтол тоглохолгоо юм. Ардгнаас Бас их сонирхол кино амар таалагддаг бас. Яг өмсгөд. Тийм гэхдээ тэр үед бид нөгөө нэг тийм олон кино хүүхд болгон кинотой байгаагүй. Тэгэл нэг киноно юм эсвэл бэлтгэлээр нэг 10 хүүхд ирэхэд 2 кинотой тэгэл бүгд ийлж юмсч барилтаа. Өмсөд үзсэн. Тийм. Хэдэн жил хийж байна одоо яг жодоор? Одоо 10 жил. Чи хөвсгөлд ингээ бэлтгэл хийжсэн байх тийм үү? Тэгээд хотод ирж тэмцээнд ордог гэсэн үг үү? Тийм. Тэр нь анхны тэмцээнд хэдэн жилийн өмнөөс? Анхны тэмцээн 2014 онд Баян онгорт төлчихсөн. За. Сүрийн улсын аварга шалгуур тэмцээн. Хотын уран цэцэг чинь Тэрэнд яасан? Хүрэл авсан. Хүрэл авцаа. Тэгээд ерөнхийдөө шишиг нь тасалжуулсан чамайг ер нь хизээ олж харсан. Би жудогийн шгшээ дээр 2021 оны 10 сард ирсэн. Сайхан ирсэн. Саяхан ирсэн юм тий. Хэдэн жил барьж байгаа хацаа? Би 12 жил ирлээ. 12 жилийн хөлс гэсэн үг шүү дээ тийм үү? Тий. Ер нь энэ олонсын чанарын тэмцээнд олон явсан уу? Ер нь Гранд Слам, Гран Прид нэг 7-8 орсон. Дэлхийн аварга бол энэ жил яг анхны дэлхийн аварга. Одоо энэ дэлхийн гол нөгөө томчуудын дээр нь барилаа бүх юм мэднэ. Тий, ер нь бол мэднэ. Тэгэд ер нь яг юу ямар итгэж үнэштэй чамайг энэ тэр зааланд ингээд 12 жил ингээд байлгаж чадж байгаа. Багаасаа яг хичээлээд тэгээ оюутан болж ирээд оюутан болоод ирж байгаа ш тавтаад. Тэгээ яг шгшээгийн тамирчин болоод тэгэхээр яг өөртөө бас итгэл нэмэгдэж байгаа байхгүй. Ягаад тэгшээ олон улсын тэмцээн уралдаанд яваад ирэхээр яг олимпиадын аваргаас та медаль авч болох юм байна. Ингээд зорилго маань шал өөр болоод том зорилго тавиад өөртөө. Зүгээр шууд асууя. Зорилго эх орны төлөө гэж байдгүй эсвэл өөрийнхөө төлөө гэж байдгүй. Эсвэл аль аль нь вэ? Тэр нь бол аль аль нь шүү дээ. Эх орон өөрийнхөө төлөө амьдралынхаа төлөө. Одоо энэ саяын өнгөрдөг дэлхийн аварга чиний оролцсон олон улсын хэд тэмцээн бэ? Дэлхийн хэмжээний. Миний дэлхийн аварга бол 3 дахь дэлхийн аварга болсон. За. Тэгээд Гранд Сламууд энэ төр дэлхийн орсон. Нэлээд орсон. Энэ олон тэмцээнд оролцсон тий. Тийм би 22 оноос сая 24 он хүртэл яг бүх тэмцээнд тасралтгүй байсан. Тонгорсон дэр дахиад давтаад мордод опа мордо шидлээ аваасаа мордо шидэж амсаад хоёр дахь базараа аваад дуусгаж байна. Баудоржин басгүй гарцаа байхгүй. Финал руу гарлаа. Олимпиад явна одоо дахиад. Олимпичин 7 сарын 27. 27. Тэгвэл яг эд бэлтгэлийнхээ хажуугаар ирж байгаа юм байна шүү дээ тий. Хуанцаа юм олимпиад явахгүй. Би нөгөө ранк маань арай хүрэхгүй. Тэгээ олимпийн нөгөө зоонд багтаагүй. Цогоох хэрэгтэй байсан. Тэгээ цогоох нөгөө бэртэлтэй. Чи ранкер дэлхийд ер нь хэд байсан бэ? 98-д байсан. Сая дэлхийн аваргад орохоос өмнө. Тэгээ дэлхийн аваргад ороод 55 байр урагшлаад 43-д ирсэн. За. Мундаг дэвшилт юм байна. Тэгэхээр манай үзэгчд мэдж байгаа тэгээ инжингийн бол гол фаворит нь болохоор Гавь тамирчин Цогтбаатар байдаг шүү дээ. Сая энэ удаагийн дэлхийн аваргад Цогтбаатар өнчсөн юм шиг байна тий. Бэртлүү ясаа. Бэртлүү болмоос үнсэн. Тэгэхээр чи шгшээгийн хэдэн номер вэ? Би 3 номер. 2 номер нь бас бэртэлтэйс үү? Гэхдээ 2 номер нь цог битээр давхарлаж орсон. За. Тэгэхээр бол манай жуудад амар болсон юм байна тий. Одоо зүгээр шгшээгийн 3 номер дэлхийн ранкинг 98 бишиж байгаа таварч нь очиод эндээс хүрж байгаа төрөд ирдэг тийм үү? Тэгэхээр одоо ингээд дэлхийн аваргад ингээд очиж шүү дээ. За тэнгууд ихлээр нэг юм нөгөө зооны хуваарлт хийдэг гэдэг юм уу? Тэрэн дээр одоо яадгийн сугалдаг юм уу? Эсвэл ингээд за энэ лаг юм чи энэ одоо зооны толгой бүхэн төр гэж бас байдгүй.
Тийм, ранкаар эхний 8-д байгаа хүмүүс ингээд зоогоо группээ хэсгээ толгоолоод тэгээ бус тамирчид тэр 8 тамирчид руугаа шидэгдсэн. Тэгэхээр чиний чинь хэдэн тамирчин байсан эмэгтэй 48? Сая дэлхийн аваргаар 48 тамирч байсан. Хэдэн зуун болж огдох уу? 200 бас яг л эхний 8 дээр л шидэгдсэн. Чи ранкаар хэд очсон юм дээр? Би чинь сая 5-аар орсон. Тэгэхээр зоон толгойж орсон гэсэн үг үү те? Тэгээ групп хэсэг толгой. Групп толгойж орж байгаа юм те? Одоо 2 гэлөө. Тий одоо 2. Сая одоо дэлхийн аврагт явлаа шүү дээ. Та хоёр хоёлаа. Тэгэхэд барилдахад хамгийн хүнд одоо барилдаа нь хамгийн хэцүү байсан тамирчин хэн байсан бэ? Миний хувьд бол мэдээж нөгөө гүржийн авраг байсан. Олимпикийн авраг. Өчиг барьжилтайгаар бадарсан биш үү жишээ. Барьж Сууж өрөлдсөн биз дээ. Тэ хүрэл медалийн ер нь яг хамгийн хүнд гэвэл 2 дугаар тойргол байсан л та. Гүржийн олимпик авраг. Тэр бол бас нэлээ хүнд барилтын болсон. Сүүлийн 1 секунд цаг дуусгаад 1 секунд метегээ зогсоогоод торгуулаар ялсан. Тэгээд тэр цаг тэгээд 1 секунд биш ингээд дууссан бол торхгүй байх магадaltaй тий. Тэгээ голд скор орох. Гүү яг цаг дуусахын 13 секундын өмнө би нэг газарын алдчихсан. Тэр яг 2-2 торгуултаа яаж байгаа. Юу гэх тий? Тэгвэл яг чи ялагдлуулах юм шүү дээ. Тий тэгэх нь шүү дээ. За 105. Худлаа зугаад худ барьцаа алдсан 105 яг манай хүний хайрцагт ороод гар дарж тонгороход барьцаа алдлаа налигарны ингэж барьцаа алдаж суух юм бол тэгээд нэг хардсан бол яат юм бол за гурав сургууль ирсэн. Тэгдэггүй яах юм бэ? Тэгдэггүй яах вэ? Анхудаа дэлхийн авраг шалуу тэмцээнд ороод дэлхийн аврагын хүрэл медаль алтан боллоо. Бордраг дэлхийн чемпионы 98 дээрээс босч ирээд дэлхийн аврагын хүрэл медаль алтан боллоо. Сая гарцаа охиг гарны барьцаа алдаа суучлгүй яах вэ? Яг тийм үед яа тийм тэгээд за одоо алдчихлаа да. За яах вэ? Одоо баларлаа да гэсэн тийм бодол байх уу? Эсвэл нухнаа манав шиг гэдэг. Гэхдээ яг базарын алдаал базарын алдчихлаа гэж тийм бодол орж ирж шүү дээ. Тэгэл цаграа харсан 13 секунд. Тэгэхээр ерөөсөө 10 секунд одоо нэг шийдсэн юм ихгүй болохгүй нэлсэн. Тэ нэг шийдэл дунгаах гал байдаг юм аа л үзэн шүү дээ. Хамгийн хүнд барилдаа гэвэл зооны аврагын төлөөх 2 л арай хүнд байсан. Тэр нь хаана хот байсан? Тэр 2 нэг нь Казак, нэг нь Итали. Сарван дээрээс атгалаад үлдсэн баруунаас зүүн рүү дуусгаж байна. За ингээд их шүүгийн дүр рүү орлоо. Тэр 2 өмнө жил хоёлоо дэлхийн аврагаас хоёлоо хүрэл авч исэн. Тэгээ нэг нь нодлон болохоор би тэр Казакт нь хожигдчихсэн дэлхийн аврагт 8 бэлдэх те. Тэгээ дэлхийн аврагаас медальг уцарч ирсэн болохоор жоохон тэгж бодсон. Дэлхийн аврагын медальтай 2 хүн шүү. 21 секунд. Дэлхийн финалштай тамирчууны замналд ийм одоо боломж ховорхон олдоно. Тоглоо бараа сугадаад зөрөө дүүрсэн өрөөндөр бүдгүдгөө нуудаад урдуур шид дага унаш идлээ унчидэл базари байдгүй яах вэ? Одоо хүрлийн тэр нөгөө Японд ялгсан шүү дээ тийм билээ. Ишихара гэ. Тий. Тацуки Ишихара. Сугнаар задгуул өмсөнд байгаа сугны одоо өшөө наашаа жоохон тойрж гоод сугнаар задгуул зүүн өмсөнд байгаа анхагийн. За энэ үр орж ирлээ. Гарцаагаас Япон цаас энэ гарцаагүй Япон л доо. Зүүн үрээ ямар орж ирвэ бүр. Хүндийн дүүг нь өөрөөр татч гаргаж ирэл болгоо. Юу ч утсан одоо яг тэрний тухай юу гэж бодож байна? Дараа дээр чамайг муудаа тэгснэг тийм юу байна уу? Гэхдээ бас яг дараа нэг өрөлдсөн дараа нь тааруул бас арай одоо бас өөр тийм тактиктай. Анх таарж байгаа болохоор бас. Яг одоо сүд нэгэд ядгүй ядагцсан барилдааны ч ялсан барилдааны ч ингээд сүд нэг бүтнээр нэгэд юу хийж үздэг үү? За би юу нэг ингэчмээр байсан юм байна. Үзэн ш тэндээсээ нөгөө нэг миний энэ мэх болж энэ барьц энэ болохгүй байна гэдэг нөгөө нэг алдаа нөгөө анализ хийн. А тэгээд асчуус чи зөвлөхгүй бас тий. Би энэ дээр ингэж байгаа юм биш үү гэдэг. Тий багш нартайгаа зөвлөө тэрийг нөгөө бэлтгэл дээрээ одоо тавтай шүү. Дэлхийн авраг дээр зарим тамирчны нэр чинь өөр өнгөтэй байдаг юм билээ улаан тий. Тэр бас нэг онцгойлох тэмдэг үү юу? Тий. Тэр жилээ дэлхийн аврагтаа жиндээ төрүүлсэн бол Улаанбек номертой, Олимпик төрүүлсэн бол Шарбек номертой.
Оо за шууд хараад мэдэх юм шүү дээ. Тэгэхээр яг олимпиад очихоор улаан юутай гарч ирнэ гэсэн үг үү? Тий. Дараагийн дэлхийн аварга хүртэл би Оо улаан тэгтээ 1 жилийн хугацаатай. Тий. Дахиад дөрвөлжээж баталгаажуулна. Тий. Энэ чи бас Олимпийн аварганы ямар өнгөтэй гэдэг гинэ? Шар. 4 жилийн Шар хугацаатай авчих юм шар тий. юутай явах нь шүү. Тий бас тийм яагаад анзаардаг юм бол бид нар Харин тий. тий. Одоор манай Монгол улс чинь нэг шар тэгээд 6 олимпик тамиртай. Жудаа. Одоо тасгалжуулагч мэдээж байгаа тий. Бусад улс орнуудын тамирчдад жишээлбэл тасгалжуулагчаас гадна одоо бүр яг мэрэгжлийн сэтгэл зүйч үүдэн шүү дээ. Тамирчны сэтгэл зүйч, спортын сэтгэл зүйч гэж ярьдаг тий. Тийм сэтгэл зүйч танаа багт байдаг уу? Бага. Он гарснаас хойш бид нэр сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Сэтгэл зүйч нараас мундаг. Яагаад Мишель энийг асуугаад байна гэхээр Мишель сэтгэл зүйч байхгүй юу? Тийм. Тэгэхээр спортын сэтгэл зүйн талаар чи ер нь үзчихлээсэн баг тийм үү? Үдчилсэн. Гэхдээ яг миний нөгөө сонирхдаг бас салбар арай биш. Би нөгөө өөр салбаруудыг арай сонирхдаг. Гэхдээ яг нөгөө манай яг мэрэгжлийн багш болохоор яг спортын сэтгэл зүйч багш байсан байхгүй. Одоо Монголд яг тэр спортын сэтгэл зүйчнэр яг хэр ажиллаж байгаа яг сэтгэл зүйчтэй ажилласнаар та нарт яг ямар одоо өөрчлөлт мэдрэгдсэн бэ гэж асуух гээд. Би бас яг нөгөө сэтгэл зүйчтэй ажиллахаас өмнө бас нөгөө заавал би медаль авах хэрэгтэй. Тэг эсвэл нөгөө барилдахдаа заавал медаль бодоод ч юм уу. Тэгэхээр чи би одоо хийж байгаа юм ихгүй медаль бодоод байна шүү дээ. Тийм болохоор сэтгэл зүйчтэй ажилласан чинь бас шал өөрөөсөн. Тийм. Медаль чин дараагийн асуудал ч дээ. Тэгэхээр тэрийгээ бодохгүй Би ингээд чинь барилдаад хүн хожиж иж медаль авахаас шууд медаль бодоод байвал тэр чинь авахгүй шүү дээ. дээ. Мундаг логик байна тийм. Тэгээ сэтгэл зүйчнээс айгүй мундаг чиглүүлж өгдөг. Нөгөө юмд гой төвлөр эсвэл нөгөө юмыг хүн дээр бити хүлээж ав. Тийм янз янзын бас тасгалууд хийдэг бах тий. Тий. Би бол сэтгэл зүйчтэйгээ тасгал хийхээс илүү ярилцдаг. Сэтгэл зүйч хэлмээр байгаа эсвэл нөгөө өөр төрж байгаа мэдрэмжээ ч юм уу хэлээд тэгээ сэтгэл зүйч маань гаргалгаа олж чиглүүлж өгдөг. Би барилдааны үзсэн л дээ. Яг эцсийн моментод чи хэдэн секунд үлээ? 6 секундын Нөө Итали газар байдаг уу? Мань хүн хүний хийсэн мэхэнд зогсоогоод хариу мэх хийгээд оноо аваад ялж байгаа. Тэр ямар нэртэй мэх юм бэ? Тэр шидэ саам би 21 секунд. Дэлхийн финалштай тамирчууны замналд ийм одоо боломж ховорхон олдоно. Апа тоглоо бараа суудаад зөрөөд үрсэн өрөөнд бүдгүдгөө нуудаад урд шид дага унаш шидлээ. Очидэд Базари байдгүй яах вэ? Туса! Энэ охины яг тэр жишээ бол тэр психолог бол үнэхээр нарийн юм байна гэдэг надад тийм ойлгомж өгсөн байхгүй. Би тэгээ тэн дээр нь сэтгэл зүйн бол айгүй мундаг бэлтгэлтэй байдаг юм байна даа гэдэг ойлголт авсан. тийм финалийн барилдаан бол угаасаа яг сүлд үүрүүл ингэж шидэн гэж яагаад зүгээр бэлтгэл дээр байнга давтдаг. Одоо бид нар чи өдрийн 2 бэлтгэл хийдэг, 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. Тийм болохоор ингээд яг рефлекс болсон байсан. Тийм. Тэг бодож амжих. Тэрнээс тэр хүний суугаал босч явахын за би энийг ингээд шидүүлгээд тэгвэл хизээч тэг шидэж амжихгүй хаа. Яг ийм ихэнд ингэж Рефлексээр хийж байгаа юм шүү дээ. Тийм. Бид нар бэлтгэл дээр нэг нь сууж үрэл урдуур нь болохоор шидэл эсвэл нэг нь урдуур нь тонгоргуулт нөгөөх нь өргөө тоошоо шидээд ингээд тавтаад тахаар. Тэгээ Япон солонгосчууд чинь тесрэлттэй хурдтай. Европчууд чинь тийм гулжгансан тэгэл хүн хүнд тааруулаад барьцаа бодоод. Европчууд гулжгансан. Тийм амар уян хатан. Өндөр мөртлөө тийм уян. Ачаус ургуур юу хоо? Өндөр хүмүүс бай. Өндөр тойрол амархан уу? Өндөр нь амарх. Тийм баха. Мэдлэгэд бас нэг. За чийгтгүүд Европ бүхчүүдийн бүрэн шүдний өвчин болсон юм байна да. Одоо би бүхчүүдийн биеийг мэднэтэй ингээд нөгөө одоо манай үеийн хитэ харгууч бүгдээрээ найзлаар явж. Одоо шинэгээд сүхөтийн гар марнаас бариад гол сүхөт айгуу зөөлөх штэ. Хамгийн өмнө сул үж идэг. Яг нөгөө чангарахаар тэгч сумын язар аврагууд ингээд барингууд нэг юм хад уул барьж байгаа юм шиг тийм бүх юм хавт хүмүүс. Тэр яг юуны ялгаа вэ? Тамирчин хүний бас онцлог өөр өөрийн давуу тал байгаа шүү дээ. За нэг тамирчин одоо өөрийнх нь давуу тал бяр өгч юм уу тэгээ нөгөөх нь уян хатан техник ч юм уу. Тэгээ одоо гараал барилдсан шүү дээ одоо тийм. Тэгэл тэр хүн хичнээн бяртаас нь би тэр хүн одоо аргалаад тий хүчин одоо тэр хүн бяртаач би тэр хүн одоо хүчин дагуулад мөн хийх ч юм уу тий. Жудо гэдэг үг шүү дээ өөрөө.
тайлбар нь зөөлөн арга гэдэг утгатай юм байна. Gentle way гэж. Тэгэхээр зөөлөн арга гэдэг үг чинь тэр хүчит бүрд ингээд ярдаж юм уу юмд ингээд хатуу ингээд юугаараа хандах биш. Тэр хүний мэдрэмж, өөрийнх нь эзэмшин техник яг тэр нэг моментыг мэдэрч ашиглаж байгаа тэр боломж гээд маш олон юмыг илэрхийлдэг утга юм уу гэж тэр нэрийг ингээд бодохоор тийм байгаа байхгүй юу? Тэр гүржийн амир нөхөртөө барилга гарч ирээд яг дотор сэтгэл зүйд яг үнэхээр юу бодож ирсэн бэ? Яг үнийг хэлэхэд бол нэг тийм юм бодоогүй би. Бэргсэн үү? Бэргсэн үү? Бэргэж бол тийм бодоогүй. Яг хөө зүгээр ер нь заа нэг иймэрхүү ингэж юм хийдэгтэй гэдэг нэг жоохон тийм тактик юм бодоол гарсан. Тэгэл сайхан зүгээр л үзье л гэж бодсон. Дуустлаа л үзье гэж бодсон. Яг адилхан нэг чинь яг адилхан үн чинь нэг татаадах юм байхгүй. Жохоо өөртөө би итгэлтэй байсан. Тэр маань даваа тал бол айдсан байх л гэж. За зүүн давсэй! Худлаа зугаад худ барьцаа алдсан зүүн давуулангууд яг манай хүний хайрцагт ороод гар дарж тонгороход барьцаа алдаад налгаар нэг ингэж барьцаа алдаж суух юм бол тэгээд нэг хардсан бол яат юм бол за гурав сургууль ирсэн! Тэгдэггүй яах юм бэ? Тэгдэггүй яах вэ? Анхудаа дэлхийн авраг шалуу тэмцээнд ороод дэлхийн аврагын хүрэлбэд алтан боллоо. Бордраг дэлхийн чулсааны 98 дээрээс босч ирээд дэлхийн аврагын хүрэлбэд алтан боллоо. Сая гарцаа охиг гарны барьцаа алдаа суучлгүй яах вэ? Хүнд боломж гарч болно. Тэр боломжийг ашиглаж чадна гэдэг чинь хүнээс их одоо юу гэдгийг ястаа нөгөө зориг төвчээр их л олон юм шаарддаг болов гэж би боддог юм л да. Жуудгийн талаар нэг юм надад нэг юм тань мэд хүн шаарддаг асуудлууд байгаад байна. За ингээд ингэр авдаг шүү дээ. Тэр чинь ингээд энэ нөгөө кимоногийн энэ юу ч юм ингээд нийл ширээстэй байдалтай нэлээд ширүү юм байгаа тийм үү. Тэрийг тэгээд ингээд нөгөө барьж халж тавиулах одоо ханжин манчаас халж тавиулна шүү дээ. Та нарын гар хуруу яаж тийстэй? Тэгэл мултраал эргэх нь эргээл. Гэхдээ энэ үе бол байнга мултрах уу те? Ер нь бол байнга л янгнаас шүү дээ. Тэгээд тэмцэн дээр үе мултралаа ихт яадаг юм? Тэр гүрийг тэр чигтээ тэгэд яваад дуусах уу? Тийм лентер ороо. Би ах нь хөгжимч юм болохоор нэг хэцүү байна. Үе мултрах нь бидний хувьд зүгээр үхэл гэсэн үг байхгүй юу? Хөгжимчдийн хувьд. Тэгээд та нар чи юу ч удааг унш тэгээд үе юм ингээд хажууд чинь биш иргэсэн бүртээ барилаад явах юм ба те? Үе мултын холбоо сууд гэсэн. За үе мултрт юм байж тийм үү? А нөгөө талдаа энэ хурууны доторлын үндгнээр ч бодоолох уу? Гайгүй. Халдуулах гайгүй юу? Гайгүй бид ч нөгөө байнгын бэлтгэлтэй ягаад ингээд сурцсан байгаа шүү дээ. Хуруу гарч яг ингээд хүн бэлтгэл хийгээл гүүж мүгээл булардаг штий. Тэгэл дараа нь дахиад гүүхээр зүгээр болчихдээ штий яг тэрнтэй адилхан ингээл хурууны өндөгнөө тэхлээл хорсоол тэгэл дараагаас гайгүй зүгээр болчихдаг. Тасчдаг. Ашаа зүгээр болсон юм. Энэ одоо тэгээд насны сүүлдүүд ер нь нийлүү үе мөчний өвчл болох уу? Хөө. Гайгүй болчихдээ л гэсэн. Шөшөө нэг бүгчүүд нэг онцлог юм бэ. Ялангуяа эрэгтэйчүүд. Тэгээ би бас энэ хоёрыг ажиглал байна л да. Эрэгтэй нь яагаад юм бэ гэх юм эрэгтэй зүгээр байх ингээд. Энэ чих нэг ялгардаг нэг тэмдэг байна шүү дээ. Бүгчүүдэд энэ яагаад юм болчдгийг. Гүйтгэл барилдаа л одоо ингээл хоёр талын хүүцэд. Чихний мөнгөрөөс туграад идэж байгаа л гэмтэл ингээд яг ийм л болчиход байгаа юм л да. Өдөө хүүхнүүд нь их яга зүгээр байна. Миний чих хугарсан шүү дээ хоёлоо. Бид нөгөө нэг эмхтэй болохоор бас зоос мос тавиад соруулж моруулаад бас арай гайгүй идчихдэг. Бид нар ч юм бол тэгэл нөгөө нэг арай том тэгээд хүчтэй болохоор тэгэл хугарсан дээр нь улам цохилцол тэгэл идэж байгаа юм. Тэг яг энтлийнх нь бол би ингээд гайгүй идгээс яг цэвэрхэн. Тэнцэн айгу. Тэг энэ чих бол бас ертөнцийн бас ховор сонжихнүүд нэг нь орохоор бас нэг гоё хэлбэртэй болж идсэн байна. Бэлтгэл цөмрөн гэж байдгүй. Ер нь яг одоо тэмцээнгүй үедээ яг тэр ачаал бэлтгэлээ бүх юм хийн л дээ. Ингээд эртнээс. Тэгээ яг тэмцээнд төхөөд ирэхээр ачаал юугаа багасгаа яг нөгөө татсан ном шиг гэдэг шиг яг тэмцээндээ зориулаад бэлтгэлээ тааруулаад яг тэгээ тэмцээ. Ер нь тэмцээний өмнө жоохон хасч өгдөг үү те? Тэмцээний үед бол тий одоо нөгөө биеийн жингээ тохируулна өөрийнхөө яг одоо бие бэлдээл яг тэмцээнд ороход 100% бэлэн болгоо. Чи хасах хэцүү те? Хэцүү. Гэтэ өөрсөнд мэддэхгүй за би ч одоо нэг сайхан болж ин да гэдэг тийм мэдрэмж төрдөг.
Тий, юм төрн төрн, тий. бол нэг Төрн шүү дээ тамирч. Өдөр болгон өөр өөр шүү. Өнөөдөр айгүй ядраал хэцүү байна. Маргааш нөгөөдөр ч юм гоё болцсон. Тэгээ би гоё хөнгөн ингээ бертаач юм шиг. Хоёр хасдгүй нэмдэггүй тэмцээнд зэрүүлж ингээ. Дээж их натан л та. Нэмдэг хүн гэж баг байхгүй тий. Тийм үү. Тэгээ ер нь жингийн Ойрцоор хэдий хасгүй. Ер нь нэг 5 орчим л. аваасгүй. 4-3 л. Одоо зөвхөн бас чарцсан гайгүй юм тий. Тэр нэг 10 хоногийн явдлахгүй хасах гэж. Үгүй гайгүй шүү дээ. 2-3 хоног талаас. Тэгэхэд юм дийлдэчгүй харцтай юм учирч ирсэн үү? Тэгээ хүмүүсийн харц гэхээс илүү өөрөө л тэр хүмүүсийг айлгаж хийж боддог шүү дээ. Шууд барьж авахтай амар цохиж аваад ч юм уу. Тэгж өөрөхөд аваа байдаг ямар нэг мэдрүүлэх шүү дээ тий. Тэгэхээр би юу сонирхож асуух гэдэг нь тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс ер нь аль салбарт нэг тийм карьерийн хувьд жоохон хэцүү байдаг шүү дээ. Яагаад гэвэл нөгөө гэр бүл төлөвлөлт яалтчгүй нэг хүүхэд гаргахнаас гэж байгаа тий. Тэрийг чи одоо юу гэж боддог вэ? Чи яг өөрийнхөө карьерийг нэг тавьж агаад дараа нь тэр гэр бүлийн асуудлыг яригдах уу эсвэл бас одоо бодож гэнэ үү? үгүй юу? Миний бол яг зорж исэн юм бол яг 24 оны үйл юм. Тэгээ би бас хүн чинь ингээд нөгөө боддог шүү дээ. Би олимпийн дараа тэгнэ ингээд гэл 2-3 жилийн өмнө айгүй ярьж ийсэн аа. Яг ингээд олимпиад өгөхөд ирэхээр бас хүний сэтгэл зүй шал өөр болдог. Тэгээд олимпийн дараа бас ямар байх нь вэ? Тэрнээс шалтгаалдаг. За одоо чи дэлхийн аварга болцсон. Чи дэлхийн аваргын хүрэлтэд болцсон. Амьдрал чинь ямар өөрчлөлт гарч харьцуулахад Амьдралд нэг өөрчлөлт гараагүй л энэ. нэг юм гараагүй юу? Ямар нэг гараагүй зүгээр. байна. Жаахан л үүрэг хариуцлага л нэмэгдэж. Юу яг нөгөө засгийн газрын хувьд цалин маань хэвээр байна шүү дээ тий. Нөгөө шагнатын цалин. Дэлхийн аваргалууд идэг үнэ төр тий. Тэр чинь одоо нөгөө дараа жилийн төсөв дээр явах гэж бид нэр дараа жилээс. Тий. Гэхдээ чам ингээд чи ингээд дэлхийн аваргалч бууж ирсэн шүү дээ. Нэг зарим тамирчны эмоцсон амар илэрдэг шүү дээ. Ноцнуудаас тоотож уйлж ашгараад чи бол зүгээр нэг ажиллаа хийсэн хүн шиг л бууж ирж байгаа шүү дээ. Тэр яг ямар хүчтэй. Үнэн цаг дуусахад 7 секунд байхад урдуур нь гიშгэл унж шидэд мостлоо тэр яалтчгүй скуто мостлоо 90 градусаар унтсан ингээд дэлхийн аваргаллаа 4 таарч 3-т нь асуунтай скутог яллаа та. Одор чи баасгүй. Тэг төрөнд дуулахад яг ямар сэтгэл төрдөг вэ? Би чинь хамгийн эхэлж төрөнд дууллаа нөө Азийн орохт Хонконгт саяас 5 сард төвцөн. Гэхдээ төрөнд дууллаа сонсоод бас сэтгэл хөдлөж өгсөн. Тэгэл уйлахгаал нөгөө өмнө ерөөсөө ингэж гадагшаа тэмцээнд төрүүлж байгаагүй. Тэгэл Азийн оргоор очихлыг уйлахгаал. Тэгэл дараа нь нэг Душанбе Гранд Сламд очиод бас төрүүлээд тэгсэн чинь ус арай гайгүй. Сая сүүлийн авдруу тоогоочгүй те. Дэлхийн оргоор нүүр даагчлуулаад хэр гоё хийсэн. Ингэж манай дуу явж идэг гэсэн маягтай явд. Тэгвэл амар инээж чадж ийсэн гоё төрөнд боллаад. نشأت صورة جماعية مع الفائزين في أول فئاتنا وزن 48 كيلوغرام للسيدات. Одоо баскетбол аваргын хувьд нөгөө алтан медаль авсан тамирчин юм нөхөрөн дээр гэсэн гоё ингээд цэргийн парад уусаа гарчсан. Надад тэр гоё санагч яг би цэргийн хүүхэд болохоор эмэгтэй яг юм парад уусаа шүү дээ. Эмэгтэй нэг аюу гоё тийм цэгцтэй юм гоё сүртэй жавхатаа харагддаг байхгүй юу? Тэгсэн чинь сошиалоор жоохон шүмжтэй явах шиг байсан. Тэгэхээр би аваргаас юм асуухад байлаа. Ядан нэгдгээ мэдээ парад уусаа өрөвчөн тэгээд аваа явчих гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Бид нар чинь одоо ингээд тамирчид чинь бүгд юм нөгөө спорт хороодууд хариалтай байдаг байхгүй юу? Цэргийн байгууллагад эсвэл өөр компанид хариалтай. Тэгээ өөрөө ихэнх нь бол хүчний байгууллагад хариалтай байдаг байхгүй юу? Тэгээ медаль аваад
эрэхт нь угаасаа хүчний байгууллагаас тосч авах нь тодорхой. Тэгэхээр заавал формт байгаа хэвээр. Тийм, заавал формт байх хэрэгтэй. Ямар ч Тэрнээс ч үстэй. нөгөө медаль ангуут нь л нэг спортороо авчирал хувц авчирал өмсүүлээл зураг бичлэг авцсан бол биш. Бид нэр тэндээс угаасаа цалинждаг, угаасаа тэнд ажиллаа хийдэг, угаасаа бидний ажил үүрэг. Тушаалтаар Тийм. амьдрэх зэрэг хүний хувьд заавал юу өмсөхтэй. Ямар ч цолтой вэ? Би тэд ахлагч. Би давтагчаа. За доороосоо л явж байгаа юм байна. Оросод явж байгаа. Би тэр бичлэгэн дээр ахлах төслөгчгийг хэлсэн нөгөө дотор бид нараас ингээ бичлэг хийжээд ихтэй зөв чи гараад ирсэн чинь амар олон хүн сандраад буруулсан. Тэгээ би тэрийг буруулснаа ч мэдээгүй бүр дараа нь гэртээ ирэл тэр бичлэгийг үзчихсэн чинь буруулсан. Сайхан л өрөөлөө шүү дээ. Чи одоо олимпиад медаль аваад ирвэл тэр чинь нэг ойрхол мөрөөдөл биш шүү. Харин тийм би бас тэгээд болохоо л гэж өөрийгөө гоё. Тэрнээс чи хүмүүс ч яста цэргийн хүн байж цолоо мэдтгүү мөрдсөн өөрөө байна мэн гэл. Хэдэн жил форм өмсөж байна? Би одоо 2 жил болж. 2 жил болж байна. Одоо нөгөө юуны сүлд спортороо. Тий, Хуучнаар хүчгсэн үг үү? Үгүй шүүхэн шийдвэр. Хүчч одоо Хүчин цагдаа юу? хүч хэвээр байгаа юм уу тий? Тий, хүч хэвээр. Сүлд спортороо. Чи ямар байгууллагад хариулагдгийг? Би одоо нэг Жинко клуб алдар спортоор. Алдар. Чи ч бас цолтой юм байна шүү дээ. Үгүй би яг алдарт дөнгөж алдар спортоор тамирчин болж исэн. Тангар өргөө байгаа юм тий. Тэгэхээр мөрдөс зүг байгаа гэсэн үг юм. Тийм бай. Тэгэхээр чи ч мөрдөс зүүсэн болохоор сэргийн хүн тийм үү? Одоо тангар өргөсөн сэргийн албаа гэж гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо шинэ тамирчин албаагчд яадгийг зөвхөн тэр бэлтгэлээ хийгээд ерөөсөө мөрдөс зүүцэн нэртэй явдаг юм уу? Эсвэл одоо шинэ анги нэгдэх одоо яг нэг цэргийн ангийн зохион байгуулалтын нөгөө хуваарт үүрэг ажлууд шүү дээ. Тэрэн дээр бүгдээрэнд оролцоо явдаг юм уу? Тийм бид нар чинь тэмцээнгүй үедээ хуваарт үүрэг ажиллаа бол хийн. Нэгдгэвэл нэгдэн, марш тактикт ор гэвэл очино орно. Марш тактик гүөх үү? Тийм гүйн шүү дээ ор гэсэн. Дээрээс ч угаасаа миний ажил тэгэл үүрэг гэсэн бүхий Чи марш тактик орох бол тэр бусд ангийнхан чи яах юм бэ? Чи ч юм уу 15 км чинь ёстой жинхэнэ адуу шиг гүн үстэй. Марш тактик тэмцээн тийм мэдгүй биш үү? 15 км-т нөө бүх 10 баруун бууж ирсэн бүх юм үүрээд 15 км тэгээ хажуугаар буудлан бодлоо гарнаач чадаад хорт утаан дундаар газын багтаа явж байгаа тийм тунтын зүйл байхгүй юу? Тэнд марш тактик орд юм уу тий? Тийм манайх чинь. Одоо нөгөө жагсаалын цэргийн жагсаалын дөрмүүд үү шүү дээ. Тийм. Тэрийг чинь чи бүгдийг мэднэ үст. Тийм бид нар чинь цол авахтаа угаасаа яг ном журмын дагуу нөгөө нэг сургалтын суун хээрийн бэлтгэл гарч иж тэгжээж бид нэр цолоо авдаг. Тэрнээс нөгөө тамирчид чинь цолоо авчаал бэлтгэлээгээл очихгүй мөрд зүүсэн зүгээр тийм хүмүүс чинь биш шүү дээ. Тэгвэл ер нь бас заримдаа бас вичгэн тэгж бодож байгаа. Зүгээр нэг тамирчин гээд нэр зүүцэн те. Тэгээд нэг шаардлагатайг бол нэг форм нэг уншдаг те. Тийм биш юм байна тийм үү? Яг албаагч өөргөө гүйцэтгэл явж байгаа юм тийм үү? 7 нэг бол анги нэгтгэл бол очино, анги нэгтгэл бол хувцсны үзлэг байвал очино. Тэгэл яг л дээрээс гисэн үүрэг даалгавраа биелүүлээл. Харин тэр үед нөгөө тэмцээнд явсан байсан уу үгүй юу гэдгээс шалтгаална. Одоо тэмцээнд явхад бол цаанд албасаар. Тэмцээнд явсан бол бид нэр холбооноос чөлөөний утас шууд хороо руу явуулчихна. Тэрнээс тэдний оронд тэмцээнтэй гээ. Удахгүй чийч гэсэн тэх юм бэ яг зөө. Тангар үрчих юм бол тэгэл анги нэгтгэд очиод зэрэгч камата зогсчлах юм байна дөө мэн. Тэгэл үүрэгтэй ажиллая гэл ялгаагүй бол. За өнөөдрийнхээ нэвтрүүлгийг Ахмадын хувьд би ерөөлөөр хаая гэж бодож байна. Тэгэхээр хоёр дүүдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөгөөд чамд өөр тусгайлан 8 сард бүх улс орон даяараа бүх үндэснээрээ баярлах баярын шалтгаан болоорой гэж өрөө. Баярлалаа. За. Амжилт хүсье. Баярлалаа. За.